Азийн хөгжлийн банк 2025-аас 2028 Монгол улстай хамтран хэрэгжүүлэх шинэ стратеги хэрэгжүүлж эхлэв байна. Энэхүү стратегийн хүрээнд Монгол улсын хүртээмжтэй доктортой хөгжил, эдийн засгийн төрөлцсөн өсөлтийг дэмжих юм. Азийн хөгжлийн банктай түншлэлийн стратеги тодорхойлохдоо хувийн хвшлийн салбарыг хөгжүүлэх замаар доктортой хүртээмжтэй өсөлтийг дэмжихэд анхаарчээ. Мөн төвлөрлийг саруулах бүс нутгийн хөгжлийг дэмжих замаар эдийн засгийг төрөлжүүлэх бизнес хөрөнгө оруулалтын боломжууд өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхэд үргэлжлүүлэн хамтран ажиллах юм а. Хөдөө аж ахуйн салбаруудад 10 төслүүд хэрэгжүүлж ингэхдээ нийтдээ 41 сая ам долларын бонд гаргасан хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэхэд дөхөн болж байгаагаас гадна олон салбарыг хамарч байгаагаараа чухал ажилтнуудтай байгааг мөн онцлох нь зүйтэй гэж бодож байна. Азийн хөгжлийн банктай эх 4 жилийн хугацаанд хамтран хэрэгжүүлэх түншлэлийн стратегийг тодорхойлохдоо өнгөрсөн цаг хугацаанд олж авсан туршлагад үндэслэн хүртээмжтэй, тогтвортой хөгжил эдийн засгийн төрөлцсөн өсөлтийг дэмжих зорилгоор нэгдүгээр хүртээмжтэй төрөлцсөн өсөлтийг дэмжих, хоёрдугаар доктортой хөгжил төсвөрлөх чадварыг бэхжүүлэх, гуравдугаар чадвах болон боломжийг нэмэгдүүлэх гэсэн 3 үндсэн чиглэлээр хамтран ажиллахаар болоод байна. Ингэхдээ хувийн хвшил болон төр хувийн хвшлийн түншлэлийн салбарыг цогцоор дэмжихээр тохироод байна. За цаашид засгийн газрын 2024-өөс 28 оны үйл ажиллагааны хөтөлбөр хөгжлийн бодлогын арга хэмжээний хэрэгжилтийг дэмжих зорилгоор бодит эдийн засгийн идэвхжлийг дэмжих томоохон төслүүд болох олон улсын чанартай дэд үтгц ачаалттай ажиллаж байгаа аймаг дүүргүүдийн эмнэлгүүдийг сэргээн засварлах, эрүүл мэндийн үйлчилгээ, боловсролын хүртээмжийг нэмэгдүүлэх, бүсчилсэн хөгжлийг дэмжих хүрээнд зам тээвэр дэд үтцийг сайжруулах, аймгийн төвд томоохон хот суурин газруудыг хөгжүүлэх, аялал жуулчлалын болон мал аж ахуй, хүнс хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг эрчимжүүлж, импортыг орлох бүтээгдэхүүний хэрэглээг нэмэгдүүлэх зэрэг цөөн тооны нийгмийн эдийн засгийн өндөр ач холбогдолтой төсөл хөтөлбөрүүдийг хамтран хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Эх 4 жилийн хугацаанд Монгол улсад хэрэгжих Азийн хөгжлийн банкны үйл ажиллагааны хүртээмжтэй төрөлцсөн өсөлтийг дэмжих, доктортой хөгжүүлэлт төсвөрлөх чадварыг бэхжүүлэх, чадах болон боломжийг нэмэгдүүлэх гэсэн стратегийн 3 тэргүүлэх чиглэлийг баримтлах юм а. Энэ хүрээнд хувийн хвшлийн оролцоог нэмэгдүүлэх, уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг үр дагаврыг бууруулах үйл ажиллагааг эрчимжүүлнэ. 2025-аас 2028 онд Монгол улстай хамтран ажиллах түншлэлийн стратегийн хүрээнд Азийн хөгжлийн банкнаас олгох зээлийн хөрөнгө оруулалтын хэмжээ 1.2-оос 1.5 тэрбум орчим доллар төрнө гэж бид тооцоолж байна. Мэдээж хэрэг энэ нь тодорхой хөрөнгө оруулалтуудаа шалтгаална. Тэдгээрийн хэмжээг жил бүр засгийн газартай эсвэл шууд хувийн хвшилтэй хамтран эзлэн шийдвэрлэдэг. Гэхдээ эх жилүүдэд хувийн хвшил илүү их хувь хэмжээг эзлэн хэмээн бид үзэж байна. Бид Монгол улсад хувийн хвшлийн оролцоог бодитоор нэмэгдүүлэх зорилго өгөхий хэд хэдэн механизмыг ашиглаж байгаа. Үүнийг бид хэд хэдэн чиглэлээр авч үзэж байна. Нэгдүгээрт эдийн засагт хувийн хвшлийн оролцоог нэмэгдүүлэхэд чиглэсэн таатай хөрөнгө оруулалтын орчныг бүрдүүлэхээр зорж байгаа учраас бодлогын шинжилгээний тал дээр бид засгийн газрыг дэмжиж байна. Гуравдугаарт бид хувийн хвшилд шууд зээл олгож байна. Жишээлбэл жижиг дунд үйлдвэрлэлүүдэд зээл олгох боломжтой банкудад зээл олгож байна. Харин хувийн хвшлийн томоохон компаниудын хувьд бид шууд зээл олгох хэлбэрээр дэмжих боломжтой. Түншлэлийн стратеги хэрэгжүүлэхэд 4 жилийн хугацаанд Азийн хөгжлийн банкнаас Монгол улсын засгийн газар болон хувийн хвшлийн үйл ажиллагааг дэмжиж, бодлогын болон техникийн дэмжлэгээ нарийн уялдуулахаас гадна бүх салбарт хөгжлийн түвшүүдтэй нягт хамтран ажиллах замаар Монгол улсын доктортой хөгжлийг дэмжих тэргүүлж ажиллагаан илэрхийлжээ. Тус банк 1966 онд байгуулагдсан нийт 69 гишүүн оронтой байдгаас 50 нь дугаан бүс нутагт хамаарч байгаамаа.